Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид Улаанбаатар хотоос нилээд зайдуу нэгэн буйтхан сумаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Манай нэвтрүүлэгт хаяглан загтал бичсэн мөнгөө дүгийнхаа мөрөөдлийг биелүүлэхээр бид зорин ирж байна. За бүгдээрээ бууцгаая. За сайн байцгаана уу. Ингээд мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Хөөс чимээгүй л да та. Тэгэхээр цоо шинэхэн дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. Бүгдээрээ орцгоё. За хайдик. Оо цаа баярлалаа. Арайгүй. Оо за. За тэгэхээр бид нар манай нэвтрүүлгийн баг маань мөнгөө дүүгэнд ирсэн байна. Тэгээд сайн байна уу миний доо? Сайн байна. За тэгээд одоо бас манай нэвтрүүлэгт маань нийтдээ 210 ширхэг загтал ирсэн. Тэгээд чиний загтлыг ерөнхийдөө сонгоод чиний мөрөөдлийг биелүүлэх гэдэг бид нар ирсэн байна. За. Ер нь бол бид нар яг загтлыг чинь уншаад бол юу ч ойлгохгүй. Нөл алдаа. Тэгээд энэ чинь одоо манай ажилтны бүр чинь одоо мэтгэлзээ болоод сүүлдээ бүр тэр нь хэрүүл болоод юу болов. Тэгээ ерөөсөө ганц арга бол очоо тэр хүнээс нь загтлын ямар утга учиртай юм бэ гэдгийг мэдэх гээд ирсэн юм байхгүй юу? Тийм үү. Юу л та. Би 10 жилээ төгсөөд 5 жил болж байгаа. Оо за. Тэгэд одоо нэг их сургууль сурчмаар байна л гэхэд үтсэн байхгүй. Тэгэд болж игэл бүр гадаадд. Хөөе фагийнхаа их сургууль гэж хэлсэн байж тээ. Салиараа их дүүчи өдөр салиараа идсэн. Их сургууль. Тэгэд ээж аав хоёр маань болохоор намайг битгий сур. Малаа малмаар мал минь гээд загнаад идэх байхгүй намайг. Оо, ээж нь ороод ирлээ. За сайн байна уу? Сайн байна уу та сайхан тусч. Ариг цагаа хийж өгсөн. За бас чи. Сайн байна уу та? Сайн байна уу? Юу болсод вэ? За ихч тэгэхээр бид нар мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгээс яваамаа. Тэгээ танаа охин ч бас маа нэвтрүүлэг захаа бичээд тэр загтлын дагуу одоо мөрөөдлийн биелүүлэх гээд ирчихсэн байгаад байгаамаа. Энэ өмхий хижиг сурна гэж солиороод байгаа юм. Эцэг нь бол малаа маллаад мянгат малчин бол гэж хэлсэн штэ чамд. Чиний сурна гэж юу байдیں۔ Тэгсэн энэний байж байгаа царай. Тижээсэн би яруу тэрийг эвднэ гэж. Нөгөө юу өгдөг үлээ дээ. Ихий санаа үрд, үрийн санаа сургууль яваад байгаа хгүй энэний. Чиний сурна гэж юу байсан? Лу гар чи тэр хониндоо яв. Гар. Тэр ингээд идэг байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Ихч минь одоо чин сайхан их сургууль сураад боловсралтай болоод энэ сум орондоо хэрэгтэй тийм сайн хүн болж ирнэ штэ. Сурна гэдэг чи юу н сайн зүйл шүү дээ. Чи энэ улсууд ирцэнгээд намайг ганцаараа байгаа гэж дээрлэхэд байгаа юм чи? Аав чи арай ирээд мөчийг чи санджуулнаа мэдээ. Гар хониндоо явчих ялуу. Гар. За тэгэхээр эрхэм дүүдэлчтэй. Гарч сайхан агаар амьсгалъя та. Хөш. Энэ охины мөрөөдөл биелэх үү? Биелэхгүй байх. Манайхаа чимээгүй. Ирж. Оо за. За хондоо яваад ирв мэй дөө. Тэгээ нэг иймэрхүү болохоор л танаа нэвтрүүлэх загтлжсэн. Зөв. Тэгээ миний дөө ерөнхийдөө яг ямар сургууль сурах гэсэн бодолтой байгаа вэ? Уг нь бол гадаадд сурчмаар. Тэгээ болохгүй л яах вэ? Монголдоо сурсан ч. Гадаадд гэвэл одоо аль улс орн руу явах тийм ирэмэлцэлтэй байгаа юм. Нөгөө Балахвик гээд хамтлаг гэдэг нь штэ. Тэдний улс руу очичмаар байгаа байхгүй юу? Тэгэд болдог бол дуучин болчдөг юм үгээл. Солонгос улс юм байна тийм үү? Тийм нэртэй юм уу? Тийшээ л явчмаар байгаа. Оо за. Тэгэхээр манай одоо нэвтрүүлэлтэд хамтран ажиллаж байгаа Идүүл аяны дэх газар байгаа. Тэгэхээр яг ингээд Солонгос улс руу хүмүүсийг зуучлаад их сургууль сургадаг. Одоо яг чам шиг хүүхдүүдийг гэсэн үг шүү дээ. Тэгээд 21 жилийн туршлагатай виз гаралт 100%. Тэгээ Монголдоо номер 1 тийм газар байгаа байхгүй юу? Гоё юм уу? Тэгээ хамгийн гол нь манайх амар хол болохоор гот
руу байн бай очиж зөвлөгөө төр авч чадахгүй. Тэгээд дээрэс нь хотод очиод хонох айлч байхгүй. Зүгээрээ мэдв. Зүгээр штэ. Яг ийм одоо асуудалтай хүүхдүүдэд зориулаад Идүлайн маань онлайн зөвлөгөө өгч байгаа байхгүй юу? Тэр нь яа гэсэн үг вэ? Тэр нь хандын хартаа. За, эхлээд студент цэг Идүлайн LSC цэг эмийн сайт руу нэвтрээд өөрийн гэсэн одоо мэдээлэлээ бүртгүүлээд тэгээ чамтай онлайн зөвлөгөө өөрөө уцаар яриад бүх асуудлыг шийднэ гэсэн. Энэ хартаа. Сайн байна уу? За, сайн байна уу? За, манай энэ дүү маань танаагаар дамжуулж Солонгос улс руу сурах гээд байгаа юм байна. Сайн байна уу та? Би Солонгос яваарай. Мэдв. Оцсаваа явчихъя. За гайгүй л үү те. За миний дугаар сайн сайхан юу вэ? За баярлалаа. 3 days later. Би тэнцсэн байна. Ээж. Юу? Би Солонгосын шилдэг сургууль тэнцсэн байна. Юу солиороод байгаа чи? Чи юу малаа маллах хүн мөн үү биш үү? Чи юу малаа маллах хүн мөн үү биш үү чи? Тэр үед мөнгөгийн маань ээж аав хоёр их ууралсан боловч мөнгөө маань ээж аав хоёрыгоо зодоод хайчихсан юм. Гөх тэнгэр минь гэж. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн маань одоо оролцогч бидэн рүү загтал бичсэн мөнгөө дүгийг маань одоо хүсэл нь биелээд алс холын Солонгос орныг зорж Эрдэм номын мөр хөрөхөөр явах гэж байна. Дүүдээ баяр хүргье. Баярлаа. Үнэхээр их баярлаа. Бүр үнэхээр итгэж өгөхгүй байна. Тэгээд танай нэвтрүүлгийн хамт олон болоо Идүлайн компани хамт олон. За хүүшээ тэр нөгөө Идүлайны зөвлөх хийгч. Үнэхээр өөрхөө надаа бүр зөндөө тослоо. За тэгэлгүй яах вэ тэгэхээр миний дүү ихийг сураад ирээрэй гэж ахын усмаар байна. Баяртай. За баяртай хаа. Баяртай. За дуусгая та. Нэрнгээс явж байгаа юм. Юу яриад байгаа юм бэ? Нэрээ штэ. Нэр юм уу? Нэрээ явчихж байгаа штэ надад гэж. Гэхдээ би зүгээр зохиол явуулна гэж бодсон шүү дээ. Юу вэ юу? Нэр ийм амархан ингэ явчихж байгаа юм уу? Хөөе. Явцсан. Надад гэж чихнээс юмнуудаа бүрдүүл явцсан штэ. Алт юм бэ хөөе. Ийм амархан юм бол би бас явъя хөөе. Юу ажилласаа гарлаа. Шууд Солонгос явлаа. Мэд ахтаа явах уу? Би бол явлаа. Юу би явлаа. Яон. And the old sack you do,